Төгсгөлийн 17 дугаар хэсэг. Гэнэт хурццаган гэрэл мэлсхийн асгад нүүр нүдэн гялб ав. Бүсгүй нэг гараараа нүүрийн даран тэр гэрэл ассан зүг рүү нөгөө гараараа сарвчлан харахыг оролдоод чадсангүй. Гү ягаад ч юм тэр гэрэлнээс айх биш, харин илүү сонирхол татах мэдрэмж төрөхөд бүсгүй нүдэн гэрэлээс халахсан чигтэн тэр зүг рүү алхлаа. Тэр мэдрэмжиндээ хөдлөгдөн алхаж байгаа нь энэ. Гэрэл улам тодорч өмнө нь ямар нэгэн байгаа мэт мэдрэмж төрж эхлэхэд гараан сунган тэмтэрхийг оролдов. Харин түүний гарт зөөлөн халуун зүйл мэдрэгдэжээ. Түүнд хүрэхэд таата мэдрэмж төрж бүх биеийг нь эзэмдэхэд бүсгүй нүрээ халахалсан гараан буулгав. Гэнэт түүний газрыг ямар нэгэн зүйл зөөлөн шүргав. Нүдэн харвал залуу бүсгүй нулимстай нүдээр өөрийг нь ширтэж байхын тэр. Ингэр цээжин задгалсан тэр бүсгүй хөхөн хүсэлжингийн амруу ойртуулсан нь энэ байлаа. Төвний дулаан ингэрт тэврүүлсэн бүсгүй бүх биеэр ер бусын тайван мэдрэмж урсан. Яг энтэн үрд баймар юм шиг. Үүнээсүр сайхан зүйл хаанч үгүй юм шиг санагдана. Дөнгөж төрсөн жаахан охин нь өөрийг нь удаанаар тогтож ширтгэхийг харсан бүсгүй. Охиныхон өлгийг задалж бяцхан гарыг нь барихад тэр чанга атгаад авхан тэр. Шинэхэн ээж охиноо өхөрдөн ээжээсээ голдчихвээ гэд айгаад байгаа юм уу? Миний жаахан өрн. Ээж нь хаашаач явахгүй заа юу? Чи бол надад ирсэн Бурхны хамгийн том бэлэг шүү дээ гэж шивнээд духан дээр нь үнсчээ. Өлгийг нь задалсан дээрэн живхийг нь солиогоор шийдсэн бүсгүй охиноо эргүүлэн хараад золтол хашгирчихсангүй. Тэр дуран эмч дуудан охиныхон ар нуруунд дээр гарсан хуруу дарам хэмжээтэй цус хурсан харуулв. Эмч нар их барьж авахад няраа нуруунд дээр юу ч байгаагүй тухай хэлээд энэ одоогоор ямар ч аюулгүй болохыг бүсгүйд батлан хэлжээ. Харин энэ талаар сонсон охины аав бэлгшээж урд насантан их зовлон үдсэн байлгүй дээ хөрхий. Бидний гар дээр жаргах гэж ирсэн байх. Хүсч ирсэн хүүхэд минь юм болохоор би хүсэлжин гэдэг нэр охинтан бодлоо. Ямар байна? Гэхэд бүсгүй инээмсэглэн аавынх нэр яста гоё байна те гэж охинтойгоо ярилцжээ. Хүсэлжин зүүднээс нь сэрээд удтал суув. Гэхдээ тэр юу ч бодохыг хүссэнгүй. Зүүдэндээ мэдэрсэн тэр сайхан мэдрэмжийг өөртөө улам шингээхийн тулд суугаан энэ. Одоо бүх зүйлийн учир таялагдсан. Ахиж үйл явдлуудыг толгойдон холбож бодож шаналх хэрэггүй болсон. Бүх зүйл дууссан. Гэхдээ зайлшгүй хийх ёстой хэдэн зүйл вэ? Бүсгүй удсан авч ээж рүү ганцалгав. Харилцуурын цаана ээжийнхэн дуу гаргахад бүсгүй ээж би тантай маш их хайртай шүү. Юу болов вэ? Юу ч болоогүй. Зүгээр л хэлмээр санагдаад. Чамайг чинь ийм юм хум ярьдггүй болохоор айлаа штэ. Миний охин хоолундаа сайн идэж байгаа юу? Идэж байгаа. Танд баярлалаа ээж. Хөөе. Чи яг зүгээр биз нөхөр минь? Би зүгээрээ ээж. Битгий санаа зов. Намайг хүсч хүлээж төрүүлсэнд баярлалаа. Юу гэж байгаа юм? Намайг энэ хорвоо дахиж авчирсанд баярлалаа. Энэ удаад би хүссэн бүх зүйлийг хийнэ. Танд маш их баярлалаа гэж хэлээд утсан тасаллаа. Гайхсан ээж нь хүслээ, байна уу хүслээ гэсээр дуудлагаан тасаллаа. Дэрэгдэн сонин ширтэж суух нөхөртөө энэ охин чинь гайгүй байгаа. Намайг ахиж авчирсанд баярлалаа энэ төр чиг шиг хачин сонин имээрээ дутсан тасалж юм. Чи бид хоёр ямар мэдэхгүй штэ.
Насаараа сонин содон зан ааштай нээсэж дасж амьдарч чад. Одоо л гайхаж гин. Юу гэж байгаа юм? Охин чинь нэлээд муу юм сэтсэн байвал яах юм? За цог юм. Юу гэж тэгдэг юм? Амьдралд хичнээн хайртай хүүхэд байлаа. Ямар сайндаа ваанта усанд ганцаараа орохгүй гэж уйлдаг хүүхэд байгаа дээ. Харин хөөрөнд ганцаараа унтахгүй. За ер нь л ганцаараа байж чаддгүй болоод 18 хүртлээр чи бит хоёрын дунд унтав үсттэй. Тэр чин тэгээд амьдралд хайртай байна л гэсэн үг штэ. Чи эцэг юм бол охин руугаа нэг залгачхад яана. Миний охин залгадаг юм оо. Би залгадаггүй юм. Гэж хэлээд мушилдсан Энева. Ирмүн маргааш өглөө бэргэсээр гэртэн ирэхэд зочны өрөөний буудан дээр хүсэлжин суугаа харагдав. Сүүлийн хэдэн сар толгойн өвчин болон нойргүйдлээсээ болоод үс зүсийн янзлах талаар бараг мартсан байсан хүсэлжин үсээн дээр овоолон боож цэвэр цэгцтэй хувцsalсан байх нь нүдэнд тусав. Залуу эхнэрийнхэн хажуу дэрэн суухад бүсгүй ам нээжээ. Би чамаас сүүлийн удаа нэг зүйл гуйж болох уу? Юу юм? Чи надад нэг өдрөө зориулаач. Үүнээс цааш ахиж ийм зүйл хүсэхгүй учраас сүүлийн удаа гэж бодоод ганцхан өдөр надад зориулаач. Болно. Хүний нөөцтэй ярьж байгаад нэг өдөр чөлөө авч хад хэлье. Ингээд өндийхэд бүсгүй. Тэр өдөр нь өнөөдөр байх болно. Гэж шийдэмгий гэгч нь хэллээ. Бүсгүй хүслээр бүгдийг зохицуулсан Эрмүн машина асан хөдөллөө. Төвний дэргэд хүсэлжин суугаад зам цаана. Тэд хаашаа явж байгааг бүсгүй хэлсэнгүй. Тэд замаараа дэлгүүрийн гадаа зогсоход бүсгүй орж нэлээд удасны эцэст гарч ирэхдээ гардан өрлөн чихэр, сүү, арц хүж, жижиг шилтэй арх хүртэл барьсан байв. Залуу түүний жохом юу төлөвлөж байгааг асуусан чи бүсгүй хариу дуурсангүй. Тэд явсаар хотоос гарч хөдөө колбосон нарийн зам дээр хурдлан давхижээ. Залуусын хэн юм дуугарсангүй. Эрмүн эхнэрийнхэн гентийн ойлгомжгүй үйлдэлд зожирдон гайхаж явсан бол бүсгүй өөрийнхөө мэдрэмжинд найдан дүүгээрэн зам заалгаж явжээ. Цементийн үйлдвэрийн бараа харагдаж эхлэхэд хүсэлжингийн амьсгал давхцаж нүд нь гүйлгэнэн байсан нөхөрдөн хандаж "Үүгээр бараа эргээрээ" гэлээ. Эрмүн эхнэрийнхэн тавгуудаж байгааг хараад "Чи зүгээр үү?" гэхэд бүсгүй "Би зүгээр. 200 орчим метр яваад баруун гар тал руугаа дахиад ирэг" гэж тушаах маягтай хэлв. Үүнд нь эвгүүцсэн Эрмүн замаан ширтсэр явхад эхнэрийнх нь хэлснээр 200 м хэртээ явж байтал баруун талд нь үнэхээр ухаа тайсан цоон их шиг зүйл байх нь тэр. Тэд явсаар цооныгийн дэргэд ирэхэд бүсгүй хүлээгээрэй гэж хэлээд амантан одоохон гэж шивнэнэ. Өөрийг нь үл тоосон хийгээд хачин сонин байдал үзүүлж байгаа Эрмүнд таагүй байсан ч тэр сүүлийн удаа гэж өөртөө хэлээд төвчгөр шийджээ. Хүсэлжин чигээр яваарай. Тэгэд овоолсон шороогаа тэнд гэж хэлэхэд бүсгүн хам хэл ээдэрч гар нь чичирж байхыг зөв заахаар гоцоосон долоовор хуруунаас олж гарав. Залуу эхнэрийнхэн хэлсэн газар ирэхэд тэр боосонгүй. Эрмүн боохгүй мó? Бона гэж өөртөө итгэлгүй сул дуугаар хэлхийг анзаарсан залуу эхнэрийнхэн гарыг хатгаж "Би чамайг энд яах гэж ирсэн бас юу бодож байгааг юу төлөвлөсөн мэдэхгүй л дээ. Гэхдээ би чамайг зөрөгтэй байгаасай гэж хүсэж байна. Хэдийгээр удахгүй бид хин хинтэй хамаагүй хүмүүс болох ч гэлэн. Чамайг хурдхан шиг энэ бүхний ард гараад бусад шиг амьдраасай гэж хүсэж байна. Өөрийгөө цавааж асуудлуудаа бөөгнүүлж овоолоод буулахар чулуу шиг амтын явахыг чинь хармааргүй байна. Би чамайг хүчтэй бас
зоригтой байгаасаа гэж хүсэж байна. Гэхэд атгсан гар нь чангарч зөрүүлэн атгаад тэгвэл бууцгаая гэжээ. Ойрын хэдэн километрт амьд хүн байдган золбин хоож байгаагийг шинжгүй хоосон талд шороо шуурна. Бүсгүй машинаас авч буусан дортой юмаа барьсаар том чулуун дээр унчгалгүйгэн шиг алхаж явсан зогсчихв. Тэгснэг хамаг биеийн сулрах мэд өвдөг дэрэн сөхрөн унахыг машиныхан хамрыг налан зогсож байсан эрэм хүн хараад тэр зүг ухас гэв. Эхнэрийнхээ мөрнөөс татан босгох гэхэд бүсгүй битгий гэж гарыг нь тавилав. Залуу сандран юу гэж байгаа юм бэ? Яагаад унчиж байгаа юм? Гэж уурлангуй хэлэхэд бүсгүй нүдэнд цээлгэнсэн нулимс зөвхийг нь давж хацрыг нь зүсэн урслаа. Эрмөн түүний гарсан зүг рүү хараад цочсон тон золтол хоош умчихсангүй. Шорон дороос хатаж хорч исэн хүний сарвууны яс цохойж байжээ. Залуу эхнэрийнхэн царай руу гарав. Бүсгүй мэгшин уйлжээ. Энэ бол Гялба. Түүнийг үхээгүй хахад нь энд болчихсон юм. Хин тэгсэн гэж. Нөхөр нь хамгаас хайртай нөхөр нь түүнийг ингэчихсэн. Тэр эцсийн мөч хүртэл амьдрахыг л хүссэн. Таанч чадаагүй гэж хэлэхэд залуу эхнэрийн ангиртэн тэрвэв. Нөхрийнхэн мөрийг дэрлэж хандлан уйлж аваад авчирсан зүйлсийн талигч Гялбад зориулан өргөж өөгүүлээд хот руу буцлаа. Энэ явдлаас хэдэн сарын дараа цагдаагийн бие бүрэлдэхүүн олон жилийн дараах сургаггүй алга болсон иргэний хэргийг онц ноцтой хүн амны гэмт хэрэг байсныг илрүүлсэн дугайган мэдээллийн хэрэгслүүдээр заджээ. Үүнд гар бие оруулсан эрмэн болон хүсэлжин нарт урамшуулал олгож буй дугайгаан ч цагдаагийн ерөнхий газрын дарга мэдээлэхээ мартсангүй. Харин үүнээс хэдэн сарын дараа хүсэлжингийн шин ном нээлттэй хийсэн нь Гялбад өнгөрсөн нэгэн амьдрал минь гэсэн нэртэй байжээ. Энэ номонд түүний туулж өнгөрүүлсэн, мэдэрсэн, хайсан, олсон бүхэн нь бичээтэй байгаа. Амлсан ёсоор Эрмөн Гялбагийн охин Чимэглэнд 5 хантай гэр өгүүлсэн бөгөөд хэд хоногийн дараа шуудангаар түүнд ном хүргэгдэн иржээ. Номны нэр Гялбад өнгөрсөн нэгэн амьдрал минь гэсэн байх бөгөөд дэлгвэл эхний нүүрэндээ бүсгүй нандгинж үлдсэн ээжийнх нь ганц зураг дурайж байлаа. Харин түүний дор энэ ном нь Гялбагийнх залуу бүсгүйн орчлон ертөнцийг үзэх хүсэл, амьдралын харахнууд, сэтгэлгээ болон хүслээр бичигдсэн бөгөөд номноос олох бүх орлого түүний охин Чимэглэнгийн өмч болно гэсэн байж. Ингээд бүх зүйл эргэн хэвэндэн оров. Хэдийгээр гэмт хэрэгтэн хэдэн жилийн өмнө нас барж гин бурууг тогох хөнгөө болсон ч гэлэн бүх зүйл эргэн байрандан орсон мэт санагдана. Гэхдээ хүсэлжингийн зүрх сэтгэл дэржигтэн хоосорч шиг хачин мэдрэмжинд хүлэгдээд болсонгүй. Тэр хэд хоног бодов. Түүнээс ярилцлага авч нэвтрүүлэгтэн үрэх гэсэн сэтгүүлчэд амар зүй үзүүлэхгүй байх нь бүр нэрмээс болох шиг. Тэр өдөн юу хийхээ мэдэхгүй. Яг л бүх амьдрал минь энэ хүрээ дуусчих шиг гэж өөртөө хэлэхдээ нэгийг санах нь тэр. Баярагийн зөвлөгөө. 2 дугаарт та өөрөө жохом хэн гэгч вэ? Та өөрөө юу хүсч мөрөөддөг вэ? Энэ ертөнцийн дээр хэн нэгэн хүн төрөхтөн заавал зоригтой төрдөг гэдэгт би итгэдэг. Энэ нь миний ажил дээр хэд хэдэн удаа ааж батлагдсан. Тэгвэл та өөрөө хэн гэгч хүн бэ? Юу хийж бүтээхээр төрсөн б? Та энэ асуултынхаа хариуг дараа нь заавал олоорой. Харин 3 дугаарт нэгэнтэн 6 дахь метр хүн хөгжсөн хүний дотор элдв зүйл эргэлдэж, эрчим төрөсдөг гэж манай пара психологчд үздэг юм. Тэд хүний ертөнцид алд ертөнцгээд багадан 2 оршихуйд зэрэг амьдардаг болж гэнэ гэсэн үг. Тэгэхээр танд элдв зүйл харагдаж сонсогдож эхэлж магадгүй. Та үнийг заавал хийгээрэй. Өөрийгөө хамгаал. Энэ эрчмээ хаалгах хэрэгтэй. Тэгэхгүй бол танд дандаа сайн зүйл тохиолдож хүсснээр тайван амьдарч чадахгүй нь байна шүү дээ. Гэж байжээ.
Бүсгүй эргэлзэлгүй бас шүүгэйг нээхэд өлгүүр дээр өөрийнх нь цөөхөн хідэн хувцсал үлджээ. Энэ нь эрмүн хэдийн явсан гэдгийг харуулна. Бүсгүй эвхэтэ хідэн хувцсныхан доогуур гаран шургуулan ямар нэгэн зүйл тэмдэж хайна. Түүний гарт хатуу гэлгар заас мэдрэгдэхэд бүсгүй татан гаргаж ирвэл нойрны юм байх нь тэр. Бүсгүй нэгийг авч залигаад араас нь ус ов. Орондон орлоо. Нүдэ анин хэвтэгтэн амантан зүүдлээрээ гэж шивнэж байлаа. Төгсөв. Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргил болт.